Тэгээ одоо хотод амьдрахад одоо чи урагт нөлөөлнө, хүүхдэд бас тэ нөлөөлнө, уушиг мушиг гэл. А би юу өссөн бэ гэхээр ер нь ийм боломж байд юм байна тэ. Энийг би олж харсан. Тийм учраас надаас бас үлгэр жишээ аваад тэ нэг жижигхэн газар байвал тэрийг ашиглаад ерөөсө бүгдээрээ ийм юм хийгээл ерөөсө хотоосоо бас ингээд эн чин хотод би ингээ машин унахгүй бас нэг жоохон тийм үзүүлээд ч юм уу. Энэ талаас нь бас хотод одоо тэр хайртай дотныхоо хүмүүсийг ингээд хотоос ингээд гаргаад агаар салхинд те ийм юм хийгээд. Тэгээ энэ яг өөрөө ингэж бас гардаж гар оролцож хийхлээр бас их сонирхолтой л байд юм байл та нэг эрэг боогоод ч юм уу те. Тэгээ явах нь одоо өөрөө гэрийг барьсан дайтай нөгөө нэг тийм байгаа байхгүй. Энэ гэртээ хизээ орсон бэ? Яг оны өмнө орсон. Тий. Оны өмнө 7 хоногийн өмнө байна. Тий. Ороод яг ингээд гэр яг өөрийн гэсэн гэр маань ийм ёо бит хоёр бүр өстө амар баярлаа л тий. Өстө их баярлаа л бүр ингээд өөрснөө шалаа байгаагаа л тий. Одоо ингээл засвар хийгээл ингээл эн тэнд ингээл жижиг юм асгарч штэ. Тэгэл ингээл ванны өрөөнд чинь янз янзын силикон ингээл наалтцсан шалан дэр. Тэгэл өөрснөө ингээл хосож арилгаал тий. Ерөөсөө айгүй гоё юм чи. Тэгэл ингээл гарангуутал шүн орой болохлээр гарангуутал ингээл бүх од мод харагдаал тий. Тэг ерөөсөө нөгөө нэг хөдөөний нэг 100 зураг гарцсан байсан шүү дээ. 1000 одтой зочид буудлаа гээл тий. Яг тэрний шиг л надад санагдсан байхгүй. Хэвээ амар баярлсан.